Сайн байцгаана уу? За Mongolism tip таруу сувгт маань бүгдээрээ дахин тавтай морилно уу? За сая тэгээд аялал зугаалга найр наадам гээд ерөөхдөө маш их хөдөө гадаа явсан, аялсан байлаа. Дээрээс нь бас ажил төрлөө хийгээд маш их завгүй байлаа. Тэгээд та бүхэндээ ойр дуулцаагууд уучлаарай. За тэгэхээр одоо ирэх 7 сарын 22-ноос 7 сарын 28-ны 7 хоногийнхоо зурхайг та бүхэндээ хүргэхэд бэлэн болсон байна. За та бүхэн маань ч гэсэн сайхан нацгаасан уу? За тэгэхээр ирэх 7 хоногт маань за голлох цөм 3 энергийг та бүхэндээ танилцуулъя. За голлох цөм 3 энерги бол энэ 3 дээр одоо та бүхэн маань хуваагдсан байна гэсэн үг. За нэгдүгээрх нь бол The Star үзэр гарсан байна. За тэгэхээр маш их юм бүтээлч байх нь зарим хүмүүс маань за маш их юм өөртөө ихтгэлтэй, маш бүтээлч, тайван за тэгээд шин санаачлаг гаргасан, идэвхтэй маш гоё юм итгэл найдвартай алсын хараатай тий ирээдүгээ гоё сайхнаар харсан ийм энергитэй байгаа бол за зарим үзэгчд маань болохоор маш их юм стресстэй, түгшүүртэй, дарамттай, оюун санааны ерөөдөө жоохон блоктай ийм байхны тэг маш юм айдас, түгшүүр их мэдэрсэн, стресс, дарамт их мэдэрсэн одоо хязгаарлагдсан мэдрэмжтэй тий. За энэ нь бол ажил төрөл дээр бас гарч болно. Бас одоо удирдах албан тушаалтан ч юм уу тий ахлагууд ч юм уу тийм хүмүүсийн одоо өндөр шаардлагын дагуу одоо чөлөөтэй сэтгэж чадахгүй тий хитрхи юм хязгаарлагдмал иймэрхүү байдалтай байж болно. За окей, дараагийн бүлэг хүмүүс маань бол маш их гоё алсын хараатай, маш хүчтэй, илүү гоё хүчтэй ухаалаг байж чадна, логик сэтгэлгээ сайтай байх нэ. За эх 7 хоногийн болох үйл явдлыг та бүхэндээ хэлж өгье. За голлох үйл явдлын хувьд бол за окей. Queen of Swords доош харж буусан байна. Тэгэхээр маш юм бүдүүлэх юм уу эсвэл юм хов жив иймэрхүү зүйлд хутгалдах магадлал маш өндөр байна шүү гэдгийг харуулж байна. За дараагийн үйл явдал бол зарим хүмүүс маань за үнэхээр хүсэж байсан зүйлс нь биелхнэ эх 7 хоногт. Манифест хийсэн зүйлс нь ч юм уу те хүсэжсэн зүйлс нь биелэх нь маш их юм одоо сэтгэл ханамж маш өндөр, сэтгэл хангалуун, аз жаргалтай, маш эерэг те амжилт бүтээлтэй, элбэг дэлбэг за бас ажил төрөл дээр ярихад бол одоо гавьяа шагнал авах, цол ахих те карьер өсөх иймэрхүү 7 хоног болох нь байна. За 3 дахь бүлгийн хүмүүст бол юу байна? За бас энэ үзэртэйгээр их төстэй. За энэ 3 үзэр бол хоорондоо утга их төстэй байна. Хов живэнд их хутгалдах, хуурм эхлэлтэнд өртөх ч юм уу те эсвэл одоо аливаа зүйлд ялагдах тэр нь бол тэмцээн уралдаан байж болно. Юу ч хийж болно. За тэгэхээр ийм жаахан ялагдсан эсвэл одоо бүлийн гэж юм. Тэгэхээр ийм маш юм бүдүүлэг одоо хэрүүл урвал хов живэнд их хутгалдах залхинд хүртэх магадлал маш өндөр байгаа болохоор их аливаа зүйлийг нягталж нягвар байж эх 7 хоногт одоо хамаагүй том хэмжээний төсөл юмд оролцох эсвэл одоо том хэмжээний хөрөнгө оруулалтанд оролцоход бол аливаа зүйлээ маш сайн хянамгай байгаарэ гэдгийг сануулж байгаа болов уу гэж бодож байна. За тэгээд сахиусан тэнгэрүүдээс нь өгж байгаа зөвлөгөө мессеж би уг нь 2-оос 3-ыг татъя гэж бодсон. Тэгтэл ингээд 4 карт гарч ирсэн байгаа. Тэгэхээр энэ мессежүүд бол хүрэх ёстой эзэндээ хүрч одоо дуулгах ёстой ийм мессежүүд ирсэн байх гэж бодож байна. Тийм учраас дөрүүлэнгийн тайлж уншиж өгөхгүй шийдсэн. За тэгэхээр сүнсний нэгдэл гэж байна. За зарим хүмүүс маань болохоор эх 7 хоногт өөрийнхөө одоо сүнсний найзтай болох эсвэл одоо twin flame-тэйгээ уулзрах, soul mate-тэйгээ уулзрах ийм 7 хоног маш чухал 7 хоног байна шүү. За аль эсвэл одоо сүнсний сэрэлт хийх
магадлал өндөр байна. Сүнсний сэрэлт хийж яваа хүмүүс бас байж болно шүү. За тэгээ дотоод аялал гэж байна. Тэгэхээр ийм дотоод аялал хийгээрээ сүнсний одоо нэгдэл ирж байна, тий? Сүнсний сэрэлт ирж байна. Сүнсний найзуудтайгаа уулзах нь. Тэгэхээр ийм дотгошоогоо аялал хийж дотоод аяллыг одоо судалж, сүнслэг ертөнцийг судалж дотоод аяллаа хийгээрэй гэсэн зөвлөгөө гарч байна. За тэгээд true to the буюу за үнэнч байгаарай. Өөртөө үнэнч, өрөөлд үнэнчтэй одоо өөрийгөө хуурахгүйгээр одоо илүү үнэн мөн чанартай байгаарай. Үнэн мөн чанартай байгаарай гэж зөвлөж байна шүү. За өсөлт гэж байна. За мэдээж ажил, карьер болон за сүнсний төвшин бол өсөлт хийх нэ. Ерөнхийдөө бол юу вэ? Сүнсний нэгдэл, сүнсний сэрэлт хийгээд тий сүнсний өсөлт бол хийхийг бол харуулж байна. За ингээд эх 7 хоногийн за мудра үзэр бол энэ мудраг хийн. За мудра гэж юу юм бэ гэж ихэвчлэн хүмүүс асууж байлээ. Тэгэхээр мудра бол өөрөө ерөөсөө йогийн асана буюу байрлал авахтай адилхан гарын хөдөлгөөний байрлалыг авч түүн дээрээ бясалгаж суудаг. За ингэснээр тухайн одоо гарын хөдөлгөөн бясалгал хоёр чинь нэгдэж таны одоо тий бүхэл одоо сүнсэн бие, физик бие тий махан бие энэ бүх биед чинь үйлчилж өгдөг ийм хүчтэй, ийм гайхалтай нэг одоо йог бясалгалын нэг төрөл байгаа шүү. За тэгэхээр энэ гарын хөдөлгөөнийг та бүхэн маань хийгээд үүн дээрээ 1-3 минут бясалгаарай. За тэгээ инээмсгэл гэсэн мессежийг өгч чинь эх 7 хоногт бүгдээрээ маш гоё зүрх юм ногоон гэдэг чи одоо зүрхэн үр тахгүй зүрхэн үрдээ гоё тэлээд энэ мудраагаа хийгээд энэ мудран дээрээ бясалгаад маш сайхан инээмсэглээд бүхнийг одоо хайраар дүүрэн тэ бүгдийг хайрлаад өөрийгөө ч хайрлаад зүрхээ гоё нээж өгөөрэй гэсэн мудра одоо зөвлөгөө буусан байна. За мудраа дээр болохоор эх 7 хоногийн батламж буюу affirmation үгийг та бүхэндээ хэлдэг байгаа. Тэгэхээр my heart knows what is good for me гэж юм. Тэгэхээр надад юу сайн байгаа, юу хэрэгтэй байгаа миний зүрх мэдтгээ гэж. Тэгэхээр яг нэг ясны би зүрхийн дагдаг гэд хэлж болно. Тэгэхээр би зүрхийн дагдаг гэдэг батламж үгийг энэ 7 хоногчингоо өглөө орой нэг буюу өдөрт 2 удаа та бүхэн маань хэлээрээ. Тэгээ батламж үг бол одоо таны далд ухамсарт байгаа одоо буруу итгэл үнэмшлүүд, буруу зүйлсийг арилгаж, зөв болгож, кодолж, улмаар таны амьдралын хувь тавилан, хувь заяа тий бүхэл зүйл нөлөөлдөг ийм том зүйл байгаа шүү. Энийний талаар яг тайлбарлаж ярих юм бол бүтэн том лекц болох байгаа. Тэгэхээр та бүхэн маань судлаад аль эсвэл одоо Harmony Spirit Center of Mongolia гэдэг одоо YouTube channel дээр подкастаар удахгүй би энэ талаар бас подкастаар оруулна. Тэгэхээр энэ талаар бас тэндээс мэдээлэл авчаарай. За тэгээ та бүхэн маань дагах одоо үндсэн одоо YouTube channel-аас гадна Facebook, Instagram хаягууд нь доор caption хэсгээр, description хэсгээр орсон байгаа. Түүнээсээ бас дагах суугуудаа олоод дагаарай. Илүү одоо сүнслэг олон мэдээллийг бас аваарай гэж хэлмээр байна. За тэгээ эх 7 хоногт нь бүгдэнд нь амжилт хүсье. Бүгдээрээ энэ одоо энэ хүү 6 мэргээсээ өөрсдөндөө хэрэгтэй бүх мессежүүдийг авсан гэдэгт найдаж байна. Та бүхэндээ баярлалаа.